Зэ одоо бичиж ах шиг тий. Зэ махны барьцаа. Зэ өдрийн хоол. Тэнд хоол майхан юм аваад тэгэл дөнгөж юм барьчаал ээж энэ да. Мөрөн маань хаана явж байгаа вэ? Ирцэн бол та. Жинхэнэ эзэнгүй яар. Бэваки өнди. Мөөдө салхи шуурахгүй гоё байна. Хүмүүс нутаг нугаараа нийлээд байна. Манай нутаг нуг хайж байгаа. Мөрөн. Хой мөрөн ирээгүй юм уу? Мөрөн харагдахгүй байна. Мөрөн үзэгдсэн үү? Сая битэр чамайг яриад хаана вэ? Цэгл байхгүй л гээ. Энэ чамтай таарсан юмарсан гэж. Би харин зам дээр таарсан яа. Тэгээ цаа олж үзэх юм байц. Өтөө өмтөлөө. Энэ ягцсан. Сэрүүхэн мөн. Сэрүүх. Өвдгний амлэр дөө. Харин мэгас хагарсан шүү дээ. Өвдөг зүгээр. Өө. Хурдан өвж. Моциглэнд хавчаад хөлөө. Өрөөлөндөө. Тэгээ урагшаага Наргу болонгууд шууд сэрүүхэн мөч тий. Соноргоо айц. Санаар тэмүүлээ. Тэмхил. Ёк. Галын дэргэд хүмүүс шаваарлцсан гэрлэн дээр ялаа шиг энэ. За хальт хоом төрөж өгдөг. За галтгоноос гарсан. Энэ 0 юу юм? За эхний унтлагын өрөө. Зочны өрөө. Тэнд нэг нь унтах баха. Хоёр дахь унтлагын өрөө. За гурав дахь унтлагын өрөө. Цаана би унтж байгаа. Анхаа энэ талдаа унтах баха. Хай. За ингээл галтгоор бол хот дуусна юм. Начи интенс найсан чи хош хош. Урдаа хош хош. Хам дэвтэж нөө хамаат цаах ичиж тоогоо нуугаач. За баярлалаа. Үгээр хайш гэж мань ууч. За. Моотор гэдэг Тэгээд таа үсрээд байт юм байна. Яа өглөө нэмэн. Хүмүүс махны хурааж эхэлж байна. Би махны хураачлаад одоо юм хүлээл гэж өгөөд хадуу цай бай юм уу да. Цаадахгүй би өөртөө уулзгаа. За моцикл хаалж байна. GPS-ний код бод хийгээд эхний хүмүүс нь гарах гэж байна. Аруу байсан. Эндээс сэрүүхэн байдаг болохоор тэрний лагаарын юуны л зүрх. Тийм. Өдрийн шууд халаад огцом халаад эхэлдэг. Автаа яваад гоё юм. Энд би нөө баян байсаа гэж бас одоо дараагийн амралтыг ярьж штэ. Эхнийхэд дуусаагүй эхнэр нэрэг байхдаас л эхнэрийнхээ бас явуулж байгаа ш тараснаас. Гоё бат нөө. Гоё одоо нөө энэ орчуу. Энд юу гэдэг юм бэ? Авсны бол. Нүс. За марафон стейжээс толгойн хоёр машин орж ирсэн. Нэг дээр Toyota, хоёр дээр Altia орж ирсэн. Конор Добровский орж ичээр. Dastco брендийн тамирчин.
За Вамбернд орж иж. За одоо халико орж ирэх юм байна да. Иржин өндөр цаа. За марафон стейж өндөрлөөд талантгаас Дакар төслийн тамирчин. Монгол улсын гавьяа тамирч олон хэмжээний мастер. Мотокроссын АСТВ аварга халуун болд амжилттай марафон өндөрлөж байна. За дугуй харъя тийм ээ. За бас танагтай янз бүрийн язрал юм уу? Йоо. За стейж 5 амжилттай одоо өндөрлөж байна. За тийш. За миндээ. миндаваа. За стейж 5 амжилттай өндөрлөж байна. Яаж ийн? Юу болов? Яав юу? Хэрвээ зам хэрнэ. Ярих юм. Ярэ шууд яриад бич. За ер нь дайчгүй гайгүй яваалаа л. Аха. Сая сүүлийн нэг 50 км-тэй сайн нэг унцлаа тэгээд. Аха. Чулуун дотор. Чулуун орж ирээд чулуун дээр явж байгаа заах. Тавтаа гаргаад үзчихлээ. Дугуй ядарсан хүмүүс дугуй муугаа хамуучглаад бооцоогоол тэгэл ер нь дугуйны асуудалтай хүмүүс их байсан. Аха. Тэгээд эхний өдөр дугуйгаа маш их гамнахыг нэлээ хичээсэн. Тэгээд дугуй бас ер нь бол харьцангуй гайгүй орж ирсэн. Өөр бусдаар бие хаан дээр одоо янз бүрийн өөрчлөлт. Гайгүй сая сүүлийн 315 гэрлийг унцлаа. Аха. Бүхсээ л жоох алдчихад бүхсээ алдангууд шийдүүлчихэд. Аха. Тэгээд нэг бас бүхс ингэ шийдэнгүүд угшаагаа гаргах би өөрөө тийш явна. Айгу там чулуун дотор онцлаа. Тэр хурдтай авчихсан. Гайгүй бас яг хурд муу юмнаас хэцүү юмнаас гараад яг хаацч эхэлж байгаа. Нэг жадгын доо дээгүүр гарч байгаа л. Чулуун дотор л зөхүүлээд дээр нь гараад онцлаа. Эхний бензинээс хойш 49 ч бомбер тий. Бомберд дагаж хүсээ үдсээ нэг хэсэг үтс. Аха. Нэг дараагийн юу хүртэл явсан. Тийм бас Тийм харсан. зам нь чи яг чулуугүй гоё газар байсан болохоор ер нь бол яг тиймэрхүү зам дээр бол энэ ойролцоо явж болохоор юм байна. Дараа тэрнээс наашаа аюу хад чулуу ихтэй болоод ирсэн. Тэгээ ер нь бол яг энэ дээр алдах гэсэн болохоор ер нь яг өөрөө тэр хүнийг орхиод яг өөрөө хурдаад явлаа. Шинэ хэр унтав? Ийм үз. Нам уу? 8 өнгөөгөл хөвтөл 3 цаг царайд боцод унтаад 5 30 үед царайд тэгээд унтсан. Окей. How was the stage, marathon stage? First marathon day, I'm really good riding. Like keep going. This doesn't crash or anything. Broken my bike. Then only thing is my wheel hit the tire is little crack. Then yeah, it's really nice up there. Okay, great. За. Гоё тий. За одоо тэгээд тактер ритм л да тийм ээ. Страйктер ритм л да. Well, here's my moose. There's my bike. That's me done for today. I have no words. So stage 4 was going good for me. I was riding very well, navigating pretty good, and then just unfortunately hit a rock and destroyed my front wheel. And it was obviously a marathon stage, so we don't see the mechanics until the next day. So it was just impossible for me to continue and finish the stage. So it was unfortunate, but luckily I can restart tomorrow. I'm happy with it. I'm healthy. So I'm just looking forward to the rest of it. Yesterday I didn't know much what was happening behind me, but once I stopped, I looked at my phone and found out that a few of my teammates had crashed out, Mathieu and Brandon. I'm feeling a bit disappointed. Like yesterday, I hit a rock in the sand. I can't see it, and I just get a big kick, and I crash. I'm okay. My collarbone is broken. I have also a concussion on the head, but I'm okay. It's not so painful, but I'm disappointed and can't keep going. You know what? Yesterday was going pretty well, and I thought I was riding pretty conservatively, riding slow and easy, and then just a big mistake happened. I looped out, going pretty fast, and ended up breaking my tailbone and maybe a little bit of my pelvis.
So now, unfortunately, we're out of the race. I don't know. I need to fix the collarbone next week. I'm gonna have surgery, and then we'll make a new plan for next year. I don't know exactly what I'm gonna do. Which is unfortunate. It's never good to see your teammates in that go down and hurt themselves. So yeah, I mean, Rally is it's a big family and we all care about each other. So yeah, it's very unfortunate for them, but yeah, I'm gonna try keep going and keep the flag flying high for them. Yeah. So and this year we have our teammate Huck from Mongolia. It was a much better day for Kalyan Bold Adenibileg, who's discovering the Dakar this year with the Bass World KTM team. Really nice guy. Like he's really smart. He navigates so well for a first Dakar. Dude, you underestimate him a little bit because he's so quiet and so reserved that you don't expect him to be so good on a bike. And especially, I guess I only live like 3.5-4 hours away from him in the desert, and because I'm from California and he lives in Vegas. And since I've never heard of him, I would expect to have seen him in a race or results or something. But for him to come out here and do as well as he is crazy. He must do a lot of practice, and he just has a lot of good talent on a motorcycle. So it's his first Dakar as well. So he's doing really well. Like today, right now, he's doing really good. I think he's lying about 13th or 12th at the moment. So it's really, really impressive for his first Dakar. And yeah, no, I'm hoping the best for him and that he does Mongolia proud. Good job, man. Follow to the end, yeah, first, second, she just Mike. She just follow Van Beveren all the day. Yeah. Team энэ хамман босоо харах чарга хэлж өгдөг юм уу? Hi. Hi. Тэжгүй юу? Тэжгүй халихгүй гарыг. За. Хоёр мик өгч юм уу? Бомбоор 5 таксан чи. Би яг тийм хүү стилний зам дээр яваад байна. Гойгүй яваад. Чодоо хаваад эндүр одоо дээр жоохон эндүрээ чих юм уу тийм сул том хад одоо дэрнгүүт. Аха. За унжиснээс удаа явжсэн дээр гэдэг юу тоо. 2 өдөрсөн цоглон явсан ш тэрэн дээр чи. Тэр бэртэй. Gets a puncher because we're getting punches on the rear. Марафон спешиал сонин ачаа. Хоол хүнс юу хэлж юу? Халаадаг хоолнууд цэргийн юм шиг үү? Тийм нөө. Осын нөө юм хонгонгууд өөрөө халаачдаг шүү дээ. Тайлангууд шууд янгууд ингээд янгууд тийм. Усаа бацдаг. Тийм их юм. Нөгөө шүлэн мөлтэй. Халуун устай. Халуун ус игээд шүдээ игээд ичиж байна. Бид жолоондоос алим их зогсож хурж ирэл биштэй чи. Ичиж дахиад бишний үед гадсан. Гарсан үгүй юу? Гарсан шүү дээ. Айгуугүй бичээрэй гэхгүйсэн. Зөндөө бицэн жан зүг. А тийм. Хамаа нөгөө олноос жоохон сондгоо болохоор бицэн баг та бандажтайгаа авчихсан тийм. Бичээ Дакарын пэйж мэж дээр тавиад. Тийм ямар гоё залуу гаалгаалгаас амар од болчихсон шигтэрчээ. Сарья. Үүнэртэй баярлаа. Олон жил Дакар дээр ахтайгаа хамт явж байгаа анхаатай баярлаа. Энэ камертай баярлаа. 2-3 Дакар үзчихлээ. Гадааны хүмүүс яаж? Аггүй. Nagu хаттай харсан багш юм тий. Хаттай ойрхон. Нонгостой бол яаж удаа. Alfie, how are you? Good man. Yeah, happy to see you. Чи юм бэ? Cox, I'm Cox. Cox л энэ л. Тий. Өмнөдөө өмсөе.
Сэрүүхэн болчих. Одоо энд сэрүүхэн шүү өгшөө. Өмдөө тамцаа ус. Энд орой сэрүүхэн, өглөө сэрүүхэн. Чи машинаас тэр юмнууд аваа орохгүй байсан. Өглөө гарсан юм уу? Чи юм нөмөрч унтчихсан. Аа? Нэг юу хийсэн? Нэг хийсэн юм нөмөрч унтчихсан. Өнөөдөр манай хаки механикийн төрсөн өдөр юм байна. Тэгээд бид нар яг тийм жоохон юм авчирсан. Тэгээд бид хэлчихийгээд тийм. Аа nice. Happy birthday. Happy birthday. Yeah. From Mongolia. Thank you. Nice. Thank you. Одоо энэ нөгөө нэг Франциско штэ манай дад ирээг байна тий. Аха. Тэр 2007 онд ирж мотоциклтай Монгол руу явуулаад Монголоос Европын хаашаа гэлээ аялжсэн юм. Монголоор явж 2007 онд очижсэн. Монголоор ирээд мотоцикл Монгол бол ер нь мотоцикл өндөг хүмүүсүүд заавал үзэх ёстой нэг тийм листэнд нь бичлистэнд нь байдаг юм шиг байна. Тэгээ нөгөө bucket list гэдэг чинь байдаг юм шиг. How is his body and muscle? Oh well, for one day before rest day, it's not too bad actually. In the beginning, he had a few crashes, so that was not so good. Би ер нь ингээд нэг ярьчих. Тэнгуү чи тэрийг дагаад яваад тэгээд ярен дээр гिचчихгүй. Би сэлгүүцлээ угаасаа. За тэг төгөө. Орой нэг бүдгий шээ. Тэг. Айл хав зогсоо. Which rally? Master rally? Yeah, many years ago. 1996? No, Master Rally was 2001. Are you racing like 1996? No, 98. 98? Yeah. My father racing like 1996. Yeah. Crazy. Hey, good day today, huh? Yeah, it's good. Nice. Keep it going. Well done. Keep it going. Give it. Guys, see you, man. All right, take it easy, boy. Умраш гэх юм. Түнхөлөөс тийм алим кокс болондоо умраш гэдэг байгаа. Хатаараас нартайг умраш гэдэг. Ингэж байгаа тавьчих. Ингэж байгаа зүгээр ингэж байгаа дунд нь тавьчих ялгаах юм шиг. Сот. За өглөөний минь 3 тусаад Төгөө. явсан. Сандлаа дахиад жоохон хойшлуул. Дундын барай руу явж байна бидэд. Ажид дарж би татаад байна. Багийнхан явж байна. Бид нэг колонк төлшөө авчаад кофе аваад явж. Өнөөдөр бас нэлээд урт оролдоон байгаа. Лайсентайгаа оролдоон нийтдээ 900 гаруй км явна да. Тэгээ маргааш амарна тамирчид маань тэмцээнд талдаа орж байна да. За энд Ширкогийнхан явж байна. Энэ бас арай албаны машинууд явж байна да. Одоо нэг л тамирчин үлдсэн. Хоёр нь нутаг утсан. За бид явжлаа ш. Одоо Ряд руу 388 км төдөө. Нар гарсан өдөөс. Зам бол сайхан юм аа. 140 нэг хурдны зам руу орцсон. Тэгээд явж байна. Шин монтаж хийсэн манай унтаа явж байна. Шево шүү дээ. Chevrolet гэж юм байна. Ah, yeah. Ouais, voilà, ça c'est plus du Kenny, ça.
14, хойд макрогоо 14 орж ишөө. Ахваташтай багслаад байгаа юм шиг. Хүүтэхгүй болохоор Төхөдөлтэй энэ бороо. За хэлэхгүй стейж 6 яваад ирлээ. Нилээн бас урт өдөр байлаа. Өнөөдрийн уралдааны талаар зам ямар байвтай сэтгэлээ болцооч. 40% ис 20% дүүн гэсэн. Аха. Бараг 90% дүүн байлаа. Аха. Сүүлийн энд нэг 10 15 км л ийм чулуутай замаар явлаа. Бас махалуулдаг зам байна уу. Сүүлд явж байгаад Исэн дээр 2 унаа дэлбэлчээд хамгаалалтад дэлбэлчээд дараа нь Камал гараас юм. Тийм Камал гараас. Мөр цохиулаад тэгээ урагшаа годроод зунлаа. Хүснээс цохиулаад тэгээд нэг тэр үед хамгаалалт байхгүй болохоор юм бас хэрэгтэй л юм байна. Энэ airbag бол энэ бас хамаагүй баг цохилт авд юм байна. Airbagтай бол тийм. Тэгээд ер нь бас зэрэг яг жоохон темпэнд орох гэж үзэж явсаар байгаа л орж ирлээ тий. Оо тэгэл өдөр бол ямар яах нь чухал бишээ тэгэл ямар тэр байгаа зам дээр нь л хамгийн өөрөө чадахыг л явна. Өөрөө лимитийг хэтрүүлж болохгүй байна. Хэтрүүлвэл унчих гэдэг. Тэг яг өөрөө юуг олоод өөрөө темпийг л олох хэрэгтэй. Тэрэн дээр л их ажиллах хэрэгтэй л байгаа даа да. Эгийн ирсэн шүү дээ. So I did I tried to go up, down, up, wide open. I did a really big lap, and then after I got the game, I bump up and then start running. Цаг амраарай. Enjoy it.